4-р сарын уншилгаа хийх гээд байж байна. Ойрдоо нэлээд завгүй байлаа. Би нөгөө сургалтаа нээчихсэн тэндээ хамаг анхаарлаа төвлөрүүлсээр агаад яг таараа унших тийм зав боломж бас төдийлэн сайн гарахгүй. Энэ удаад бол уншия гэж бодоод зориуд цаг зав гаргаад уншиж байна. За 1-р бүлгийн сонголт Night Caps гарч ирсэн байна. Аягны жанжин гараад иржээ. 1-р бүлэг. За болор чулуу гарч ирсэн байна. За 2-р бүлэг эмхтэй сан бартна гарч ирсэн байна. За энэ сонголтын чулуу нь ягаан чулуу байна. Кристалл чулуу. За 3-р бүлэг Night of Pentacles гарч ирсэн байна. Зоосны ноён гарч ирсэн байна. Чулуу нь болохоор юм ман чулуу гарч ирсэн. За та бүхэн маань чулуугаа хараад сонгож болно. Нэг бол карта хараад сонгож болно. Аль нь хамгийн гоё нүдэнд чинь тусч чинь зөөн совин чинь маш зөв хилээд өгөх учраас нэг олон юм битгий бодоорой. За удахгүй уншлага дээрээ уулзъя. За 1-р бүлгийнхэн маань ирээдүйдээ тавтаа морилно. За энэ 4-р сарын уншлага эхэлж байна. За энэ та бүхний сонгосон карт маань Night of Cups аягны жанжин маань гараад ирсэн байна. Тэгээд энэ 4-р бүлгийнхэн ингээд хараад ахаар зэрэг ер нь энэ 4-р сард айгу тийм болцооны урилга авахаар шинэ хүнтэй танилцахаар болзоонд орё, хоолнд орё гэдэг ч юм уу нэг ямар нэг байдлаар ингээд гоё ингээд романтик байдлыг ингээд үүсгэхээр агаад харагдаад байгаа байхгүй гол энерги нь та нарын сонгосон энерги чи ер нь бол болзоонд өргөдөх нь байна. Маш гоё цагийг бас гоё өнгөрөөх нь байна. Тэгэхэд энэ хүн чинь бас их гоё мэдрэмж өндөртэй, эмгтэй хүнтэй ингээд яаж харилцахаа мэддэг. Айгүй ингээ хүнтэй гоё харилцаж чаддаг тийм хүн байгаад ах шиг байна. Тэгээ та бүхний ингээ дотроос чинь нэг гоё энэ хүн ямар гоё хүн бэ гэж бодогддог. Тийм гоё сэтгэл төрхөөр надад санагдаад байгаа байхгүй юу? Тэгээд ер нь бол энэ хүнтэй ер нь тажгүй хүн байна да гэдэг ч юм уу. Ямар ч хэлсэн нэг гоё болзоонд явахаар харагдаад байгаа байхгүй юу? Тэгээ хоолнд орох, кино үзэх ямар ч хэлсэн ингээд нэг амар хол явахгүй ч гэсэнтэй ер нь ингээд хоолны газар ресторанд хоолнд ордог ч юм уу, кино үздэг ч юм уу, эсвэл ингээд гоё гадуур зугаалъя гэдэг ч юм уу, ямар нэг байдлаар цагийг маш гоё зугаатай өнгөрөөхөөр харагдаад байгаа байхгүй юу? Тэгээд ер нь 4-р сар маань маш их мэдрэмж өндөртэй бас байхаар харагдаад байгаа байхгүй юу? Тэгээд өнгөрөөсөн тэр цаг хугацаанд нэг гоё санагдал нэг л их гоё мэдрэмжээ их сонссон тийм гоё 4 сар болохоор харагдаад байгаа байхгүй юу? За дөнгөж хажууханд ингээд 5 of Cups гарч ирлээ. Энэ нь болохоор бас энэ дээдлийн хэсгийн ерөнхийдөө 4-р сарын ерөнхий энерги үзсэн байгаа. За зарим хүмүүс маань ингээд ажил төрлөө хийгээд лагаа тэгээд ингээ гоё хүслэн мөслөө эсвэл ингээд гоё бичиж мичээд ингээд байгаа. Тэгсэн чинь харин яг тэр хүслээр нь ингээд жоохон ингээд зүйл ингээд гацаад жоохон саад тотхроод ирэхээр айгүй амархан ингээд юу яагаад байна л да сэтгэлээр гоноод байгаа харагдаад байна. Тэгээд тэр болохгүй зүйл яагаад болсонгүй вэ гэдэг ч юм уу ямар ч байсан энэ болох ёстой байсан та яагаад ингэ болсонгүй вэ? Яагаад миний хүслээр байхгүй гаднаа болохгүй гаднаа гэд ингээд юмаа ингээд асгацсны дараа ч юм уу эсвэл бол ямар ч хэсэн төлөвлөгөөгөө гаргасны дараа ингээд болохгүй байгаа зүйл рүүгөө маш их төвлөрөөд байгаа энергиуд бас их ажиглагдж байна. 4 сар ер нь 4 сартаа. Тэгээд мэдрэмжээ сонсож гинүү гэхээр яг ч мэдрэмжээ сонсохгүйгээр ингээд болохгүй зүйл рүүгээ ингээд хараад байгаа байхгүй юу?
Тэгээ уул нь бол ингээд амьдралд нь сайн сайхан зүйл уул нь байгаад байгаа. Гэхдээ нөгөө гоё орж ирэн гэсэн зүйл маань цаг хугацааных учраас тэрийг нэг хизээ юм бол ингээд жоохон яарад байгаа тийм бас нэг сэтгэл зүйтэй хүмүүс байх шиг байна. Миний энэ ёстой яг л болох байсан да. Яагаад ингэж вэ гэж би хүслээ маш гоё хийсэндээ, манифестээ маш сайн хийсэндээ гэдэг ч юм уу, ямар нэг байдлаар нэг тиймэрхүү энергитэй харагдаад байгаа байхгүй юу? Надад зүгээр тийж сонсогдоод байгаа юм ер нь. Яагаад гэж байгаа юм шиг л тэгээд байна. Ямар ч байсан өөртөө нөгөө хүсэжсэн, өөртөө маш гоё зүйлийг уулна хүсэжсэн. Тэр нь жоохон бүтэхгүй болоод ирээд тэгээ жоохон ингэ сэтгэлээр унаад байгаа тийм нэг хэсэг хүмүүс бас байгаад байгаа харагдаад байна. Тэгээ тэрнээсээ болоод бас уйлж муйлаад бүр ингээд шамлаад байгаа. Бүр ингээд сэтгэл зүрхэндээ бүр ингээд тэр болохгүй зүйлээ л байн бодогдоод мартаж чадахгүй байн бодоод ингээд давтан ингээд тархиндаа сануулад байгаа. Тиймэрхүү энергиуд айгүй харагдаад ах юм. За Eagle Vision гэдэг бүргэд гэдэг ийм карт гараад ирлээ л дээ. За анхаараарай нүдээр чинь ингээд ер нь ингээд Eagle маань ингээд айгүй тийм турц нүдтэй штэ. Дээрээс айгүй тийм нүдний хараа бол маш сайн. Тэр дээр тэнгэрт хэдэн метрт одоо нисэж явахдаа ингээд доор байгаа тэр ан амьтдыг өөрийнхөө хоолыг айгүй сайн харж чаддаг. Маш гайхамшигтай сүнслэг амьтан. Хүч чадалтай нэгдүгээр бүлгийнхэн маань ер нь бол бүргэд шиг юм дотоод хүч чадал өндөртэй хүмүүс байх шиг байна л да. Тэгвэл айгүй тийм дотоод мэдрэмж сайтай. Ер нь энэ дээр ингээд хараад байхад аягнууд айгүй гараад ирсэн шүү дээ энэ чинь. Тэгэхээр бас уул нь мэдрэмжтэй хүмүүс байгаа. Тэр мэдрэмжээ бас сонсож чадахгүй байгаад байгаа тиймэрхүү бас нэг юу харагдаад байна. Тэгээд энэ бол дотоод хүч чадал ихтэй бүргэд бол дотоод хүч чадалтай байхгүй юу? Айх айдас гэхээсээ илүүтэйгээр нэлээд тийм хүчрхэг тийм ийм жижиг амьтнаас яаж тийм оюуны потенциал гардаг вэ гэж бодоод үзтээ. Гэхдээ эн чинь бидний нүдэнд харахад нэг ер нь бидрээс жижиг штэ. Тэгтэл ер нь бол тийм агуу ухаалаг дотоод хүч чадал өндөртэй тийм гоё карт байгаа байхгүй юу? Тэгэхээр ингээд хурц хараатаа ер нь юмсыг бол маш сайн харж чаддаг. Тэгээд та бүхэнд ер нь ингээд дотоод хүчээ ингээд харах цаг нь ирсэн байгаа тань л да энэ нэгдүгээр үдгийг сонгож байгаа хүмүүс маань. Тэгээд зүрхээрээ удирдахыг зөвшөөрөл өгөөрэй гэдэг байгаа байхгүй юу? Зүрхээрээ гэдэг нь одоо нөгөө нэг дотоод сэтгэл дотоод мөн чанараараа гэсэн утгатай л да. Тэгтээ ингээд нэг юмд боломжтой байсан да гэж бодохгүйгээр яг би сая хэлээд байсан шүү дээ энэ чинь энэ зүйл яг л болох байсан да гэжсэн чи боломжтой байсан гэж мөрөөдсөн юм чинь ингээд болохгүй болоод ирээд ингээд чамлаад байгаа гэж ярьсан. Ер нь бол тэр утгыг бас энэ Eagle карт маань харуулад байна л да. Бүргэд карт маань гэж мөрөөдгүйгээр боломж таныг хизээч хүлээхгүй үед өөрөө хизээ нэгэн цагт ингээд цаг нь ирэхээр цаг нь болохоор ингээд ирэх юм а гэдгийг харуулад байгаа байхгүй юу? Тэгээд ингээд дотоод хүчээ маш их сонсоо. Тэгээд агуу бүтээлд өөрийгөө бэлтгэх гэдэг байгаа байхгүй. Ийм гоё хүчрэг карт ер нь бол нэгдүгээр бүлгийнхэн маань дотоод мөн чанараа ер нь сонсох хэрэгтэй байна. Дотоодоо сонсч чадахгүй нь улмаас ингэ шаналж байгаа шүү дээ мэдээж. Тэгээ бүргэд карт маань ийм хүчрэг дотоод хүч гэсэн карт маань бас айгүй сануулад байна. Их сонио энэ картууд маань нэг л дотоод л гэдэх юм. За энэ саунд хилинг эмчилгээний ингээ аялгау гэж юм л да. Ер нь бол нэгдүгээр бүлгийн
бүлгийнхэн маань ер нь дотоод гээд маш их яригадаад байгаа учраас маш гоё намуухан хөгжим их сонсох хэрэгтэй байна л да. Энэ романтик байдал гээд хамаагүй тустас гэсэн хөгжмнөөс илүүтэйгээр өөрийгөө маш гоё тайван орчинд гоё хөгжмийн гэрцээр өөрсдөө гоё тайвшрал олж авахаар хитрхийх ачаалсан болов гоё намуухан хөгжим сонсож өөрийгөө бас гоё тайвшруулах хэрэгтэй сануулад байна л да. Ер нь бол нэгдүгээр бүлгийнхэн маань дотоод хүчээ гоё сонсож эхлэх цаг үе нэрсэн байна. Гоё намуухан хөгжим сонсож өөртөө гоё цаг гаргаж гоё тэр капиг өөрөөсөө гоё мэдрэх шаардлагатай үе нэрчээд байна л да. Тэгж чадах юм бол таны нөгөө биений чи аура чи маш гоё тэлж харагдаад байгаа байхгүй юу? Тэгэхээр ер нь гоё хөгжим сонсоо гадаа алхах юм уу, гоё ууланд алхах юм уу, эсвэл гадуур явахдаа маш гоё ингээд намуухан хөгжим сонсоод цэцэрлэг хүрээлэнгээр алхдаг ч юм уу. Эсвэл гэр орондоо маш гоё тайван хөгжим сонсох ч юм уу, ямар нэг байдлаар ямар ч хэлсэн 4-р сартаа гоё өөрийгөө тайван байлгах тэр маш их мессеж өгөөд байна шүү. За тэгээд 2-р асуулт нь болохоор ажил төрлийг асуусан л та. Тэгсэн чинь энэ дээр болохоор intimacy гэдэг дотоод байдлыг гараад ирж байгаа байхгүй юу? Тэгэхээр зэрэг ер нь ажил төрөл дээр өөрийнхөө дотоод хүчийг ер нь сонсох хэрэгтэй байна. Дотоод хүчээ сэрэх хэрэгтэй гэж бүргэд маань хэлжсэн. Тэгэхээр гүнзгий сэтгэл хөдлөл одоо ингээд дотоодоо сонсч чадах юм бол ажил төрөл дээрээ та бүхэн маш онцгой байж чадахыг л илэрхийлээд байна л да. Ямар нэг сэтгэл хөдлөлтөд автахгүйгээр өөрийнхөө тэр эмоционал, өөрийнхөө тэр интимати энэ бүхэнтэйгээ нэгдснээрээ маш гоё ажил төрлөө маш гоё эрх чөлөөтэй өөрийнхөөрөө явуулж чадхаар харагдаад байгаа байхгүй юу? Тэгэж чадсанаар ер нь энэ хийж байгаа ажил төрөлдөө хүртэл илүү их ажил ер нь ахиц дэвшил үзүүлэхээр харагдаад байгаа байхгүй юу? Тэр дотоод гээд мөн чанартайгаа нэгдэж чадсанараа интимаси. Тэгж чадах юм бол ер нь бол та бүхэн маань өөртөөгөө ихтгэлцэл нэмж өөрийнхөө тэр дотоод мөн чанараа илүү их гоё гаргаж чадсанараа ажил төрөл дээрээ сайн байж чадах нь ер нь бол дотоод л гэдэг нь judgment. Одоо ингээд ажил төрлийн тал дээр чинь та бүхний зүрх сэтгэлд ингээд ямар нэг байдлаар айгу тийм ийм юм хийндээ, тийм юм хий гэл айгу тийм зүүн сонгоорч орж ирээд ах юм. Тэгээд та бүхэн магадгүй ингээд сонсохгүй ингээд төрөл бүрээ байгаа ах л та хүмүүс маань. Тийм учраас ер нь бол хийх ёстой юм чинь их л ойрхон нэрчээд байна л да. Хийх ёстой ажил төрөл чинь дотоод гээд байгаа шүү дээ. Ер нь бол энэ дотоод хүчээ мэд сэрэх хэрэгтэй, бэлдэх хэрэгтэй гэдсэн шүү дээ. Тэгэхээр ингээд ямар сони ер нь их дотоод л гэдэг юм. Та бүхэн маань яг энэ цаг үе дээр ирсэн хүмүүс байна да. Тэгэхээр ингээд дотроос чинь ингээд ертөнцөөс та бүхнийг болохгүй байгаа энд хардаа ингээд болохгүй байгаа шүү дээ. Тийм ч яад юм болохгүй байгаа зүйл ирээд байгаа вэ? Энэ ертөнцөөс илгээж байгаа энэ judgment шударга ёсны карт маань гарч ирээ та бүхний дотроос үлээгээд байгаа байхгүй юу? Ийм юм хийгээд өгөөч, тийм юм хийгээд өгөөч гэхэд та нар сонсож чадахгүй нөгөө болохгүй зүйл дээр анхаарад ингээд л яваад байгаа. Энэ нөгөө дотоод мөн чанар чинь ингээд дотроос чинь багаар сонсогдоод ингээд үлээгээд хаалтаа. Тийм учраас энийгээ төдийлөн сонсч чадахгүй байгаа. Тиймэрхүү энергитэй хүмүүс байхаар харагдаад байна л да бас. Тэгээ дотоод ингээд ажил төрөл дээрээ дотоод мөн чанараа ихсгснээрээ маш гоё амжилттай байж чадгаар байна. За тэгээд дараагийн асуулт маань болохоор
хүн хоорондын харилцаа ер нь хэр байна вэ гэж асуусан байгаа. Тэгэхээр 10-ын зоос маань гараад ирсэн. Тэгэхээр энэ ер нь бол мөнгийг бол маш сайн олохоор байгаа байхгүй юу? Ер нь энэ 4-р сарда гэхдээ айгуу сайн ингээд тоглоод ах хүмүүстэй буруу аргаар мөнгө олдог. Энийг бол угаасаа мэдж байгаа байлгүй хүмүүс маань буруу аргаар мөнгө олж болохгүй. Зөв гэсэн зүйл дээрээ ер нь мөнгө төгрөгийг ер нь олох нь цаашдаа бас маш их өгөөжтэй байдаг л да. Тийм учраас ер нь энэ 1-р бүлгийнх маань мөнгийг уулна бүр олоод ингээд цаашаа бүр шинэ чат руугаа ороход болчихсон тийм байгаад байгаа байхгүй юу? 10 дээр шинэ эхлэл ирдэ штэ тийм ээ. Тэгэхээр мөнгө төгрөгийг олоод байгаа хүмүүс байгаад бах юм. Тэгээд та бүхэн маань ер нь мөнгийг бол зүгээр нэг олохтаа биш, гоё хайрлаж, гоё баярлаж, талархаж ер нь хүртэж явах нь их сайн харагдаад байна. Надад мөнгө орж ирээд байгаа юм чи ер нь бол яах вэ гэсэн янзтай. Тэгээд энэ зарим хүмүүс маш сайхан ингээд элбэг хангалуун гэр бүлэрээ элбэг хангалуун байгаад байгаа. Ийм гоё бүх зүйл нь бүтчихсэн. Ер нь бол 4-р сард бол мөнгө төгрөг бол сайн олохоор байгаа байхгүй юу? Элбэг хангалуун. Ер нь бол ингээд дараагийн үе рүү ороход бэлэн болчихсон. Ер нь бол мөнгө төгрөг сайхан болоод сэтгэл ханамжтай бас байгаад байгаа харагдаад байгаа байхгүй юу? Хүн хоорондын харилцаан дээр ер нь бол маш сайхан ойлголцож байна л да. Өгөө авааны хуулийн тэнцээд байна. Ер нь тэгээд хүмүүстэй маш сайхан ойлголцоод ер нь бол маш гоё эерэг харагдаж байгаа байхгүй юу? Бусдаа маш сайхан эерэг харилцаж байна. Айгуу тийм газар дуулахтаа маш гоё харилцаж чадчихээн л та. Нэг хөөрөөд ахгүй шиг өөрийгөө хит их зориулаад ахгүй шиг ямар ч хэсэн баланс бариад маш гоё ингээд гайхамшигтай харилцаанд ер нь гэр бүлийн харилцаач бай, ажил төрлийн харилцаач бай, хайр дурлалын харилцаач бай ер нь бол гайхамшигтай байна л та. За дөнгөж хажууханд ингээд болгоомжлох зүйлсийг асуусан л та 4-р сарда. Тэгээд 4-ийн пентагаас уруу хараа гараад ирлээ л дээ. Тэгэхээр энэ нь юу гэдэг юм бэ гэхээр хитрхи нөгөө нэг мөнгөө ингээд сайхан олоод элбэг байгаад байгаа шүү дээ. Тэр мөрийгөө хитрхи хармын сэтгэл гаргаад би алдчих вэ? Бусад хүмүүс энэ мөнгийг манд хулгайлчих вэ гэдэг ч юм уу те. Ингээд энэ карт нь тас зуурцсан байгаа. Тэгээд ерөөс хиндэж өгөхгүй дээ гэсэн нэг тиймийг энергитэй харагдаад байгаа байхгүй юу? Магадгүй ингээд энэ гоё олсон мөнгө төгрөгөө бусдад ингээд буян хийх юм бол бас ингээд маш сайхан өснө үржихэр байгаа байхгүй юу? Тэгэхээр бусдыг бас баярлуулах хэрэгтэй гэж харуулад байна л да. 4-р сард тийм сайхан мөнгө төгрөгөө олсон бол бусдад бас өглөг өгөх нь хамгийн их зүйтэй харагдаад байна. За тэгээд 4-р сарынх нь одоо мөнгө санхүүгийн харсан байна. Тэгсэн чинь learning гэдэг ингээд карт гараад ирсэн. Суралцах гэдэг карт. Энэ карт маань гараад ирлээ. Тэгэхээр зэрэг та бүхэн маань ер нь энэ 4-р сарда ингээд мөнгө олох одоо мөнгийг бүтээхэд бол илүү шинэ эхлэлийг тавихын тулд тийм ээ гой суралцах хэрэгтэй байна л да. Суралцаад ингэж чадсанараа маш сайхан ингээд шинэ мэдлэг олж авч түүгээрээ мөнгө олчихаар байгаа байхгүй юу? Бас ахин нэг ажилтаа бол дахин нэг ажил гаргадаг ч юм уу. Ахад нэг 3. Ер нь бол дор аяж ингээ 3 ажилтаа. Онлайн бизнес ч юм уу. Ямар ч хэсэг өөрийгөө хөгжүүлээд ингэх юм бол мөнгө төгрөг чинь зүгээр таны нөгөө хүснээр чинь энэ оюуны потенциалаар сурсан зүйлэр чинь орж ирэхээр харагдаад байгаа байхгүй юу?
Тэгээд шинэ карьерээ өргөжүүлэх юм байна. Шинэ тэр суралцсанараа шинэ ингээ бизнес карьерээ эхлүүлэхээр байгаа байхгүй юу? Тэгээд өөрийгөө хөгжүүлж ур чадвар мэдлэгээ ингээд улам илүү ингээд суралцуулах тэр төвлөрүүлэх хэрэгтэй. Тийч чадсанараа та бүхний тэр ур чадвараар чинь мөнгө төр эд баялаг илүү их нэмэгдэж бас орж ирэхээр гайхалтай. Үнэхээр гайхалтай харагдаад байна шүү. Тэгээд энэ Ace of Pentacles маань уруу хараа гарч ирсэн. Хараахан ингээд энэ одоо ингээд суралцаа дараа гарч ирэх гээд байгаа байхгүй юу? Энэ Ace of Pentacles маань дээшээ гарч ирэх ёстой. Тэгжиж та бүхний амьдралд ингээд цоош нь мөнгөний эхлэл дөнгөж хажууханд байгаа байхгүй юу? Энэ суралцах картыг хажуух нь. Тэгтээ энэ доошоо гарчихсан байгаа даа. Сайн судлах хэрэгтэй. Сайн оюуны ур чадвараа хөгжүүлж иж өөрийнхөө нөгөө дотоод гэдсэн шүү дээ. Ингэж чадсанараа маш гоё ингээд өөрийнхөө төвлөрүүлж ингэснээр та бүхэн маань илүү бас нэг ажилтаа болоод дахиад нэг ажилтаа болохоор байгаа байхгүй юу? Мөнгө төгрөгчин болвол угаасаа цаанаасаа ингээд бэлтгэгдээ та бүхнийг сургаад байгаа байхгүй юу? Жохон ингээд болохгүй зүйл илгээгээд байгаа энэ нөгөө 5-ын энергитэй болохгүй байгаа шүү дээ. Энэ болоод ертөнцөөс цаанаас чинь ингээд илгээгдэт байгаа юм байна. Энэ жажмент хүртэл хардаа энэ жажмент хүртэл ингээд энэ гарсан штэ. Та бүхний дотроос нэг юм хийх ёстой гэдээсэн чинь гайхалтай картууд маш гоё ингээд юу ягаа холбогдоод гараад ирж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ бол цаанаасаа ингээд явагдаад байгаа байхгүй юу. Та бүхнийг сурах хэрэгтэй. Тэгээд ингээд удахгүй амьдрал чинь маш гоё цоош нь зүйл ингээд эхлэх гээд байгаа. Одоо энэ харилцаа үнэхээр гоё яваад байгаа шүү дээ. Тийм учраас одоо ер нь ингээд мөнгө төрний тал дээр 4 сартаа ч юм уу ер нь бол та бүхэн ингээд урахгүй ингээд суралцах цаг үе чинь нэрсэн дотоод мөн чанараа сонсох үе чинь нэрчээд байгаа. Шаардлагатай үе нэрчээд байгаа. Дотоод гэдээсэн шүү дээ. Intimacy, дотоод мөн чанар. Тэгээд энэ дотоод нөгөө Eagle карт маань бүрэгдээ санаараа. Тэгэхээр маш гайхалтай байна. За дараагийн 4 сард сайн сайхан зүйл юу байх вэ гэсэн чинь ямар ч хэлсэн хардаа ингээд 1-р бүлгийнх маань маш гоё ингээд сайн сайхан зүйлс нь ингээд айгуу тийм романтик гэд би нэрээ энэ дэр гаргаж ирж та бүхнээ сонгосон карт чи энэ л те Knight of Cups. Тэгсэн чи энэ хоёр маань ингээд одоо 4 сард ямар нэгэн байдлаар болцоонд яваадах нэ гэсэн чинь энэ хоёр карт маань маш гоё эвлэлдээд гараад ирдэг. Ямар нэг байдлаар ингээ баяр тэмдэглээд болцоонд өргөдөөд ингээд байгаа байхгүй юу? Сайн сайхан зүйлс чинь ямар нэг байдлаар цоошин хүн гарч ирэхээр хайр дурлал дээр юм уу? Ямар ч байсан ингээд ажиллаа амжилттай ингээ хийгээд болцоонд яваад ах чим шиг ер нь бол болцоонд маш их өргөдөхаар юм шиг байна л да. Энэ хүн чинь та бүхэнд айгу дурлаж хайрлаад бүр хайлаад байнгын болцоонд ингээд дуудаад ах юм шиг харагдаад ах юм. Тэгээд зарим талаараа та бүхэн ийм гоё ингээд суралцсныгаа дараа мөнгө төгрөгөө олоод дараа нь ингээд найз нөхдөдөө маш сайхан ингээд бас тэмдэглээд баяр тэмдэглээд байгаа. Бид нар чадлаа. Бид нар маш гоё ингээд хамтын ингээд найз нөхдөдтэйгээ ингээд хамтраад бизнес эхлүүлсэн ч юм уу. Ямар нэг байдлаараа ямар ч хэлсэн тэгээд 4 сард чинь их л баяр болзоо. Ийм гоё зүйлсүүд тохиолдохоор байна л да. За тэгээд 4-р сарын сагүйсэн тэнгэрээс мессеж авсан. Тэгсэн чинь Ancient Wisdom гинэ. За бөөгийн карт маань дотоод мэрэгэн ухаан. Та бүхний дандаа дотоод гэдэг байгаа хгүй. Тэгэхээр энэ дотоод мөн чанараа сонсоор өөрийн чин дотроос ингээд бөмбөр үлээгээд байгаа гэж ярьж ирсэн. Та бүхэн ямар ч хэлсэн дотоод бол сонсох ёстой хүмүүс байна да. Тэгээд энэ дотоод
дотоод ингээд мөн чанарш одоо ингээд дотоод хүний хурдан сэрээг үе чинь ирсэн, цаг үе чинь ирчихсэн байгаад байгаа. Та бүхний дотор бүх тэр авьяас чадвар чинь байна шүү. Энэ бүх суралцах, сурах бүх энэ ажил төрөл дээр амжилт гэдэг зүйл чинь та бүхний дотор гэдгийг энэ бөөгийн карт маань сануулж шүү 4-р сард нь. Тэгэхээр та бүхэн маань дотоод хүний маш сайн одоо ингээд сонсож эхлэх цаг үе чинь ирчихжээ. За тэгээд би энийг бас дандаа дотоод гэдэг байгаа учраас би өөрийнхөө нээс нь бас нэг сургалтаа хэлье гэж бас санагдлаа. Тэгээд би бас нөгөө дотоод хүүхдийн бясалгал тийм сургалтын амт гаргасан байгаа. Магадгүй одоо ингээд 4 сарын 10 хэднээс нэгдэх юм. Одоо ерөн сургалт маань нэгдээд ингээд 2 дахь 7 хоног руугаа дүүрэх шат руугаа явж байна л та. Ер нь бол дотоод хүүхдийн энэ бясалгалын сургалт нээсэн яагаад гэвэл хүмүүс энэ дотоод мөн чанарыг яагаад энэ сургалтыг нээж байгаа вэ? Хүн ингээд дотоод мөн чанараа өөрийнхөө дотоод хүүхдийг ингээд хайрлаж бүх тэр дотоод мөн чанараа таньснараа илүү их авьяас чадвар чинь нээгддэг юм шүү гэдгийг харуулад байна л да. Тийм учраас миний сургалт бол маш гоё амьд сургалт болж байгаа. Тэгээ сонирхож байгаа нь ер нь чат хэсгээс ингээд мэдээллүүд авч болно шүү гэдгийг хэлмээр байна. Тэгээд 1-р бүлгийнхэн бол ер нь бол дотоод мөн чанараа магадгүй сэрээсэг хүмүүс агаа сэрээг хүмүүс бас байгаад байгаа. Тийм учраас та бүхэн маань энэ бүхэн дээр анхаарал аваарай. За баяртай. За 2-р бүлгийнх маань 4-р сарын уншлагатай автаа морилно. За та бүхний сонгосон карт маань The Empress карт маань хатна. The Empress эзэн эмгтэй санаартан гараад ирсэн байна л да. Тэгэхээр энэ 2-р бүлгийг сонгосон хүмүүс маань мэдрэмж бас айгүй өндөртэй, өөрийгөө бас тодорхой хэмжээгээр ингээд ойлгож чаддаг, зүүн совын өндөртэй тийм эмгтэй хүмүүс сонгосон байх магадлал маш өндөртэй харагдаад байна. Тэгээд өөрийнхөө хүч чадалтаа бас айгүй итгэдэг. Тийм сайхан энергитэй карт гарч ирсэн байна. Ер нь бол амьдралынхаа төлөө өөрсдөө айгүй тийм өөрийн биеэрээ ингээ хичээд зүтгээд ингээ өөрийнхөө амжилтыг ингээ бүтээгээ явсан. Бүтээсэн тийм эмгтэй хүмүүс харагдаад байна. Маш гайхамшигтай. Тэгээд өөрөөсөө ямар ч зүйлийг бас маш олон авьяас чадвартай. Тэгээд өөрөөсөө янз бүрийн зүйлсийг ингээ хийж бүтээж, үржүүлж, өсгөж чаддаг тийм төрлийн хүмүүс харагдаад байна. Тэгээ ямар ч гэсэн өөрийнхөө тэр оюуны потенциал зүүн сонгороо өөрийнхөө амжилтын модыг үрийг суулгачихсан ийм сайхан эмгтэй хүмүүс байгаад байгаа. Заавал эмгтэй гэх шаардлагагүй эрэгтэй ч бас байж болно шүү. За тэгээд маш гоё сүнслэг тийм гоё мэдрэмж өндөртэй, эмгтээлэг энергитэй, халамжтай, дулаахан мэдрэмжтэй тийм сайхан хүмүүс сонгосон байхыг үгүйсэхгүй байна. За хажууд нь болохоор ер нь бол энэ дээгүүр карт 4-р сарын ерөнхий энергийг харсан байгаа. Тэгээд та бүхэн бас энэ 4-р сардаа гоё өөрийн тэр хүч чадлаа бас гаргах хэрэгтэй, үйл хөдлөл хийх хэрэгтэй гэж бас харагдаад байна. Тэгээд өөрийнхөө тэр дуртай зүйлсийг ер нь хийж эхлүүлэх, юунд дуртай байсан, ер нь юу хийхээр таны тэр дотоод тэр мөн чанар чи юунд дуртай юм гээд та нэг өөрөөсөө асуух юм бол өөрийн чинь дуртай зураг байж болно, гоё дуулахч байж болно, гоё бүжиглэгч байж болно. Ямар ч байсан ингээд таны хамгийн дуртай нэг баанаас чинь дуртай тийм гоё зүйл 4-р сарда илэрхээр
магадгүй нээч гисэн хүмүүс бас байгаад байгаа энэ чинь нээх гэж байгаа хүмүүс бас байгаад байгаа харагдаад байна. Тэгэд нэг өөрийнхөө нэг хийж бүтээсэн зүйлээрээ ер нь ингээд цаашдаа бахархахаар л харагдаад байна. Тэгээд ер нь бол цаашдаа бас бусдад нэг талаараа тийч сонсож олно. Нөгөө талаараа бас энэ 4-р сарда гоё өглөгийн гар сунгах, гоё үг хэлэх, заавал юм гэхээсээ илүү хин нэгнийг сайхан үгээр баярлуулах, үгээр дутагдж байгаа тэр хүнд сайхан үг хэлж баярлуулах, чин сэтгэлийн сайхан холбоо үүсгэх ийм талууд бол 4-р сард хийвэл их угаасаа 4-р сар гарч ийн. Тийм болохоор тиймэрхүү зүйлс хийвэл их гоё харагдаж байна. Өөрсдөө айгүй нэлээд сайхан ингээд олж танихаар ер нь ингээд бусдыг гоё ингээд баярлуулад ер нь тэгээ гараараа гоё бүтээж чадах тийм чадвар авьяас өндөртэй тийм хүмүүс харагдаад байна. За тэгээд 4-р сарын энерги дээрээ Rising гэдэг амтан гарсан байна. Let's go гинэ. Энэ Rising гэдэг нь баг муур шиг юм шиг. Rising гэдгийг одоо сайн мэдэхгүй байна л да. Инот гинүү. За энийг нь сайн мэдэхгүй нь ямар тач нэг ийм муур шиг амтан байгаад ах юм. Тэгэхээр та бүхний энэ болоод маш сүнслэг амтан манай Монгол оронд бол байдаггүй. Тэгэд энэ гадаад оронд л байдаг л амтан юм шиг байна л та. Let's go гэнд явцгаая гэсэн гээд ийм гоё карт гарч ирсэн байна л та. Тэгэд энэ амтан бол айгүй тийм тэсвэртэй амтнаа. Ер нь зүгээр би өөрөө хараагүй ч гэсэндээ ер нь их хүүтэнд юм уу, халуунд ч юм уу ямар нэг байгалийн тийм онц ер нь үзэгдэл болоход айгүй тийм байх нөхцөл амьдрах тийм нөхцөлөд бүрдүүлж чаддаг тийм их тэсвэр төвчээртэй амтан юм шиг надад зүгээр санагдаад байгаа байхгүй юу. Тэгээд энэ амтан маань болох дээр хоолундаа ингээд инop одоо нөгөө энэ Rising гэдэг үг нь болохоор уугуул Америк хэлнээс гаралтай юм байна л та. Тэгээд нэг сайн орчуулгадж өгдгүү юм байна. Бас орчуулах гад үзсэн. Тэгээд энэ амтан болохоор гараараа майжиж идэх зүйлсээ ингээд олж авдаг. Ер нь ингээ хараад агаар ер нь муур шиг юм шиг тийм алаг, тийм нэг хардуу нүдтэй. Нэг бол нөгөө зүгээр нөгөө толгой хэсгийг ингээд харах юм бол зүгээр энэ панта ч юм шиг нэг хөөрхний жижигхэн чихтэй нэг хөөрх харагдаад байгаа байхгүй юу. Тэгээд ингээ хараад ахаар нэг урт нөгөө кенгуруч юм шиг айгу сонин арай кенгуруч арай биш баха. Гэхдээ ямар ч гэсэн ингээ харахаар энэ хойдлын хоёр хөл нь урт юм шиг санагдаад босчдаг юм шиг санагдлаа. Зүгээр надад тийж бодогдлоо. Гэхдээ ингээд 4 хөлөөрөө явдаг амтан байх л та. Тэгэд энэ амтан болохоор нэлээд их дотоод хүч чадал өндөртэй тийм амтан байгаад байна л та. Тэгэхээр ямар нэг зүйл дээр ингээд 2 дугаар бүлгийнх маань хитрхийх юмд бас их зууралдаад байдаг. Энэ амтан маань болох дээр модонд авирахаараа ч юм уу ямар нэг байдлаар их хумсаар ингээд зуурчдаг тийм төрлийн амтан санагдаад байна л та. Тэгэхээр энэ 2 дугаар бүлгийнх маань 4 дугаар сарда хит юмтай их зууралтахаасаа илүүтэйгээр өөрийгөө зүгээр ингээд чөлөөтэй урсгалаар байвал их зүгээр харагдаад байна. Ингээ юмд ингээд наалдаал заавал би энийг хийн энтер гээд ингээд чаргууцалтахаасаа илүү юмс дээр ингээд жоохон хөнгөн тийм байдалтай байвал их зүгээр харагдаад байгаа байхгүй юу.
Тэгээд магадгүй ингээд хуучин тэр зуршил байдаг болвол тэрэн дээрээ анзаараад ер нь ингээд бодол санаа байдлуудаасаа ингээд салах хэрэгтэй илтгэхэд байна л та. Тэгээд ингээд урагшаа ингээд магадгүй таны сүүлийн үед жоохон ингээд гацаж матсан тиймэрхүү энергитэй байсан бол энэ зуралцсан нэг л хэв маяга орхичуулах зүгээр байгаад байна. Би чинь бас ингээд хөнгөрөхөр байгаад байгаа байхгүй юу? Тийм учраас ер нь ингээд юмтай зуралтаас болохгүй байгаа зүйлийг зүгээр болох гэж хичээс илүү зүгээр нэг сахиусанд ингэр өвд ээцүүдгээ байдаг. Тэд нартай даатгаа за болцсон гэл ингээд жоохон хойшоо болоод ингээд өөрийгөө ямар ч байсан ингээд тайван байдал дээр байлгавал илүү их зүгээр юм шиг санагдаад байна л та. Тэгээд энэ бүхэн чинь хитрхийх зуурснаасаа болоод урагшаа ингээд алхам хийгээд үйлдэл хийгээд явах гэхээр энэ нэг хуучин зуршлууд нэг салж чадахгүй нэг зууралцсан тийм нэг энергитэй байгаа байхгүй юу? Тэгэд энэ амьтан чинь ер нь хюмо тавьдаггүй амьтан юм шиг санагдаад байна л да. Нэг зуурхаараа маш тэгээд хумсан ингээд бүх ингээд шигчдэг юм шиг. Тэг газар мазрыг айгүй хурдуух надад зүгээр санагдаад байгаа нь айгүй тийм урт хумстай юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Тэгээд газараа ингэж ухаад тэгээд газрыг маш хурдан ухдаг. Шороо мороог бол надад тийм санагдаад ах юм. Тийм учраас юуг илэрхийлээд байна гэхээр энэ 2 дугаар бүлгийнхэн маань ер нь айгүй тийм ингээд өөрөөхөө маш их зүтгэдэг. Бас ингээд хуучинтайгаа би заавал ингэндээ гэсэн нэг тиймэрхүү энергитэй юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Тэгээ мэдээж энэ амьтан чи бас нөгөө хоолоо олж идэхийн тулд амьдрахын тулд гэж байгаа. Хүмүүс бидэж гэсэн ялгаагүй ингээд амьдрахын тулд бас нөгөө амьдралаа авч явахын тулд ингээд ажиллах хэрэгтэй гэсэн нэг хуучны нэг програм байдэн штэ тий. Тэр мэрийгээ бодож амьдраад байгаа юм шиг санагдаад байна л та. Тэгээд ер нь бол шин зүйлийг ингээд эхлүүлэх хэрэгтэй. Өөрийн чинь ингээд ийм уул нь дотоод хүч чадaltaа гэж ярьсан штэ. Тэгэд өөрийнхөө тэрний дотоод хүч чадлаа сонсоод ингэх юм бол уул нь ингээд урагшлахад амар байгаад байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг та бүхэн маань хуучин зүйл дээр хит их төвлөрөөд ингээд байгаа учраас ер нь жоохон урагшлахад чинь жоохон саад болоод байгаа юм шиг ер нь санагдаад байна л да. Тэгэд өөрчлөлт янз бүрийн ингээ гацаа саад болж байгаа бол би ингээд энэ гэхээсээ илүү за угаасаа хүний амьдрал чинь ингээд дээш доош ингэж ядэн штэ. Тийм учраас өдөр бүхэн өөр энергитэй байдаг. Нэг өдөр нь айгу аз жаргалтай. Нөгөө өдөр нь болохоор жоохон ингээд сэтгэл тааламжгүй жоохон үйл явдал тохиох ч юм уу эсвэл болол зүгээр ингээд байжгаад ингээд хүний нөгөө мэдрэмж сэтгэл зүйдний гуниг төрдөг ч юм уу ингээд янз бүрийн шалтгаантай ингээд хүний энерги ингээд доошоо дээшээ болоод байгаа байхгүй юу? Тэгэд яагаад доошоо дээшээ болоод байна вэ гэхээр зэрэг ер нь үзэж харж байгаа юм дээрээ ер нь хүний энерги ингээд савлаад идэг байхгүй юу? Тэр нь юу гэж байгаа вэ гэхээр онцгүй сөрөг видео, контент янз бүрийн тийм сөрөг зүйлсийг хэл ам ховж ивэхтэй юм үзэл ах юм бол таны энерги чи унаал байна. Нэг мэдгээ таны мэдхгүй байхад унаад байгаа байхгүй юу? Тийм учраас тэр энерги хадгалах хэрэгтэй байна. Тийм учраас зөв зүйлдээ зарцуулмаар байна. Тэгээд ингээд энерги ингээ хэлбэлцтэй болцсон. Тэгээд сэтгэл санаа тогтворгүй байдалтай байгаад тэгээ би ингээ шаналаад байна. Ингээд өөртөө жоохон ингээд бусдад хэлдэггүй маа гэхэд өөртөө ингэж сэтгэл санаа дотооддоо ингээд надад тэр нь ингэсэндээ тэгсэндээ гэдэг ч юм уу иймэрхүү байдлаар ингээд өөртөөгөө тэгж ер нь хатуугаар хандаад идэг төрлийн хүмүүс бас ажиглагдаад байна л да. Маш олон мессеж орж ирээд тахын энэ чинээс тэгээд одоо ингээд мэдээд авчихсан юм чинь юу саад болоод байгаа тий 4-р сард юу авч явахгүй гэдгийг маш сайн энэ дээр дүн шинжилгээ хийгээд
өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байгаад байна. Тэгээд магадгүй энэ 2 дугаар бүлгийнхэн маань жоохон ингээд газардуулгын айгүй хэрэгтэй. Ер нь энэ 4 дугаар сардаа ер нь газардуулах хэрэгтэй байгаад байна л да. Яагаад гэвэл grounding yourself гэж байгаа байхгүй юу? Чиний энэ энергийн төвшин чи ингээд юу одоо ингээд нэг сөрөг зүйлсүүдтэй хуучинтайгаа зурлаад байгаа шүү дээ. Тэгээд ингээд гой бясалгал хийснээрээ тэр grounding газардуулахтаа тийм гой бясалгал их чухал байгаад байна. Яагаад гэвэл энэ 4 сар чинь бас маш их хөдөлгөөнтэй сар болоод байгаа. Тийм учраас та бүхэн маань нисэн явчих үе, дээшээ нисчих үе. Тийм учраас жоохон сэтгэл зүгээ тогтвортой байлгаад grounding гүн амьсгаа аваад өөрийгөө гоё тайван дээрээ байлгууд их зүгээр харагдаад байна шүү. Энэ бол маш гол энергиуд байна. Тэгээд ер нь бол энэ өөрийнхөө тэр сүнслэг мэдрэмжийг маш сайн сонсох хэрэгтэй байгаад байна. Хуучин дадал зуршил юу вэ гэдгийг өөрөөсөө олж мэдэх хэрэгтэй байгаад байна. Ер нь цөм энергиуд бол гоё амар амгалан тайван байх хэрэгтэй. Тэр ер нь гол энергиуд бас их явагдаад байна. Тэгээд өөрийнхөө тэр дуртай зүйлийг олох хэрэгтэй. Тэгээд энэ Райкон гэдэг энэ муурч юм шиг ийм амьтныг бас бодох хэрэгтэй. За дараагийн асуулт маань болохоор ажил төрлийг асуусан байна л да. Ажил төрөл дээр болохоор leadership манлайлал гарч ирсэн бах юм маш мундаг. Та бүхэн маань 4 дугаар сарда манлайлж чадах нэ. Бусдыг бүр ингээд байлдан дагуулж чадах нэ. Энэ болох дээр маш гоё импресс карттайгаа нөгөө эмгтэй сонортныгаа яг доор гараад байгаа байхгүй юу. Тэгэхээр зарим хүмүүс маань маш сайхан ингээ манлайлал хийж чадхаар ажил дээрээ өөрийнхөө хийж бүтээж байгаа зүйл дээрээ ер нь ялалт авчирхээр байгаа байхгүй юу. Ер нь бол ингээ цаашаа харцсан явж байгаа юм. Тэгэхээр зэрэг шууд хаалгач нээгдээд ийм гоё 4 сард ч бүх боломжууд чинь ингээд гоё нээгдэж харагдаад байна л да. Маш гоё бусдын тэр хүлээн зөвшөөрөлд өөрийнхөө тэр гоё оюуны потенциал чинь ертөнцид танигдаж ер нь маш гоё ихтгэлтэйгээр маш гоё амжилт болоод амжилтын хаалгач чинь маш гоё нээлттэй байгаад байна. Маш гайхалтай байна. Тэгээд өөрсдөө ингээд ажил төрөл дээрээ урам зоригтой байж чадхаар тэгээ багийнхаа хамт олныг ингээд өөрөө удирдах ингэж авч явж чадах тийм том хүч чадал танд байгаа байхгүй юу? Тэгээд энэ 4 сард бол өөртөө маш гоё ихтгэлтэй урагшлаж ер нь ингээд ихтгэлээ бүр тодорхой болгочихсон. Тэгээд ингээд үйлдэл хийгээд орж байгаа байхгүй юу? Маш гайхалтай. Тэгээд ер нь бол ажил төрөл болоод угаасаа ажил төрөл амжилттай байна гэдэг нь мөнгө төгрөг бас мэдээж сайхан байгаа гэж ойлгож болно шүү дээ, тийм ээ? За тэгээд дараагийн юун дээр бас тодруулга авсан 10 аяг гарч ирсэн. Тэгээ ер нь бол энэ 4 дугаар сард элбэг хангалуун байх нэ. Сэтгэл санаа маш гоё өөдрөг байх нь, гэр бүлтэйгээ сайхан оройн хоолыг идэх нь, эсвэл найз нөхдөйгөө гэр орондоо дуудаж ер нь сайхан гоё өөрсдөө тавдахыг хангасан маш гоё ингээд хоолунд идэх ч юм уу, ямар нэг байдлаараа гоё зугаалах ч юм уу, ямар нэг байдлаар маш гоё ингээд ер нь энэ 4 дугаар сарын ажил төрөл болоод маш сайхан байхаар харагдаад байгаа байхгүй юу? Ийм гоё 10 аяг гарч ирсэн. Тэгээд мэдрэмж дотоод сэтгэл чинь маш гоё амар амгалан. Тэгээд ихнэр нөхөр хоёр гэр бүлийн хүмүүс маань ингээд нэг нэгнтэйгээ сайхан хоол ундаа хийгээд гэр бүлээрээ хоолоо идэх ч юм уу. Ямар ч байсан маш гоё нэг нэгэндээ дутуугаа нөхөж дундуураа дүүргдэг гоё хүмүүс байх шиг харагдаад байна. За гайхалтай байна. За тэгээд 4 дугаар сарын хүн хоорондын харилцааг нь харсан. Тэгээд ингээд 5-ын саваа гарч иж байгаа байхгүй юу?
Тэгээ би энэ картыг ингээ харсан чинь их гоё санагдаад байгаа. Үгүй зураглалан гоё байгаад байгаа. Энэ юу гэсэн үг вэ гэхээр энэ нэг баг байхад бид нар чинь нөгөө баг наснда нэг ингээд уцаараа ингээд 2-3 ингээ хийж агаад ингэж тоолдог байсан шүү дээ. Санаж байгаа бол та бүхэн комент бичээрэй. Энэ бол миний хувьд бол энэ гоё уцаар ингээд хурундаа ингэж юу яжгаад гоё ингэж тоолдог байсан байхгүй юу? Энэ их гоё зураглал нь их надад их гоё таалагдаад байгаа. Тэгэхээр вэ штэ хүн хоорондын харилцаан дээр хүмүүстэй маргалдаж зөрчилдөхөөсөө илүү эвлэлд нь нэгдэж байх нь маш гоё. Эв найрамдалтай эвийг барих нь маш чухал байгаа байхгүй юу? Энэ 4-р сарын энерги нь хүн хоорондын харилцааных нь энерги маш гайхалтай байгаад байна. Тэгэхээр энэ баг насандаа ингээ гоё миний хувьд бол ингээ гоё санаанд ороод нэг гоё надад л энэ картууд маш гоё санагдаад байдаг. Яагаад гэвэл хүний амьдралдаа их гоё ойр байдаг аахгүй юу? Тэгээ би энэ картыг бүр дурлж агаад авсан юм аа. Шинэ авсан карт байгаа. Тэгээд энэ бол маш гоё. Тэгээд ингээ хуучин баг байхдаа би бас ингэжсэн даа гэж бодогдоод тэгээд ерөн хөөхд байхдаа бид нар чинь ингээ янз бүрийн тэвэг мэвэг тоо. За эрэгтэйчүүд нь болохоор тэвэг тоглоод эмэгтэйчүүд нь нэг дээсмэс нэг эрзэн гэдэг байдэн шүү дээ. Эрзэнээр тоглодог. Их гоё айгүй мундаг чадвартай эрзэнээр тоглодог байсан шүү дээ. Тэгээд айгүй санаа энийг ингээ харахаар нэх гоё ингээд баг наснда хийж исэн тэр гоё тоглоом юу ингээд нэх гоё ингээ санаанд орж иж байгаа байхгүй юу? Энэ карт маш гоё карт л та. Old карт гэж байгаа байхгүй юу? Ингээд out of hand гэд энэ хүний гаргасан карт ахгүй нэг гоё карт яваад идэв. Old карт гэж нөгөө дээр үеийн карт гэж би ойлгоод байгаа. Энийг ягаад ч юм нэг гоё дээр үеийн тийм гоё одоо ингээ хүүхэд насны хүртэл мессеж өгöd нь шүү дээ. Тэгэхээр зэрэг надад маш гоё ингээд хүний амьдралдаа маш гоё ойр дотн их гоё зөөлөн мэдрэмж өгдөг юм шиг надад маш гоё гайхалтай санагдаад байгаа. Тэгээд энэ ер нь одоо 2-р бүдгийнхэн маань бусдаа маргалдахаасаа илүү 5 тийшээ зөрлөдөж яхахаасаа илүү гоё хоорондоо гоё ярилцаж эвлэлд нь нэгдэж гоё ингээд харилцаа тал дээр гэр бүлтэйгээ сайхан харилцдаг ч юм ямар ч хэсэн сүргэлтгөөсөө илүү гоё ярилцаж ойлголцох нь чухал юм шиг байна. Угаасаа ярилцж эвлэлд нь нэгдэн штэ тийм ээ. Тийм учраас гоё эвлэлд нь нэгдэх хэрэгтэй байгаад байна. Ер нь бол хил ам ер нь дими байгаад ишүү гэдэг хэлмээр байна. Тэгээд ажил хамт олондоо ч гэсэн ер нь ингээд нэг нь ингээд онцгүй үг хэлчлээ гэдэг ингээд нэг нэгэндээ муухай санахаасаа илүүтэйгээр ер нь гоё ярилцаад маш гоё ингээд эвлэлд нь нэгдэх энэ энерги маш гоё ирээдүгөө чинь маш гоё энергитэй байлгахаар байгаа байхгүй юу? Одоо энэ Rising гэдэг энэ нөгөө үнийг ч юм уу юу ч юм шиг муурч юм шиг харагдаад ах юм. За ямар тач тэгэхээр тийм учраас энийгээ санаад гоё эвлэлд нь нэгдэг хэрэгтэй. Хуучин дадал зурс янз бүрийн юмнуудаа ер нь бол бусдаа 4 сард бол маргалт маш онцгүй байдгийг хэллээ. За дараагийн карт маань болохоор за юунаас ингээд 4-р сард юунаас болгоомжлох вэ гэдэг дээр ингээд яасан чинь болгоомжлохоосоо илүү Wheel of Fortune Азийн хүрд гараад ирсэн. За энэ яагаад ингээ гараад ирж болгоомжлох зүйл дээр яагаад гараад ирсэн бэ гэхээр та бүхэн маань эвлэлд нэгдээд өөрийнхөө хуучин зүйлсийг ингээ тавиад болгоомжлох гэхээсээ илүү энэ зүйлсийг алдчих вэ? Им гоё азаа хөөгөө явуулж анзаарахгүйгээр хит их хуучинтайгаа зурлцснаасаа байгаад өөрчлөлт шинжилтийг хүлээн авахгүй байснараа ийм гоё аз ингээд 4 сард гарч ирж байгаа байхгүй юу? Уул нь энийг алдхаасаа болгоомжлоороо. Тийм учраас энэ сайхан зүйлсийг гоё алгаа тосоод ингээд
авах нь их дээр байна шүү. Тэгээд өнгөж нөгөө харилцааны картыг хажууд гарч ирсэн учраас харилцаагаа сайхан байлгах юм бол энэ Аз гэдэг зүйл та бүхний талд бүр ингээд дэлхийн ертөнцөөс ирж байгаа байхгүй юу? Энийг харахаар нэг хөөхөн бас ингээд нөгөө Эверланд шиг нөгөө паркт энд суудаг нөгөө юу шиг айгу гоё харагдаад байгаа. Энд чи нөгөө нэг салхин юу эдэж салхин гэрэл гаргадаг салхин юу гэдэг. За тэр шиг л надад санагдаад нэг гоё Эверланд байгаа байхгүй. Энэ угаасаа ингээ парк байна л та. Ингээ алсыг харагч гэж ярьдэн штэ тий. Гайхалтай гоё. Тийм учраас ингээд Азийн хүрд чинь ингээд нар зөв эргэж та нарын талд ирэхээр байна. Тэгэхээр алдхаасаа болгоомжлоорой гэж хэлмээр байна. Тэгэхээр энийг авах юм бол та бүхэнд бол Аз завшаа нь ер нь ингээд бүхий л амьдралын ажил төрөл, мөнгө санхүү, харилцаа, гэр бүл бүх төрлийн юм дээр та бүхний хүсэж байсан нөгөө гадаад дотоод аялалч гэдэг ч юм уу ямар ч хэсэн бүх талбарууд дээр Аз ёндоо ирэхээр байгаа байхгүй. Суглаанд Аз хождог ч юм уу. Ямар нэг байдлаар маш их хоцох ч юм уу. Нэг гоё Аз чинь ингээд нээгдэхэр байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ болгон энийг та бүхэн маань анзаарахгүй өнгөрөөчихвээ. Тэн дээр маш сайн анхааралтай байгаараа гэж хэлмээр байна. За 4-р сарын ингээд мөнгө санхүүг үзсэн байна. За карт камера болгоч. За Ryzen гэдэг энэ юу Passion Ryzen гэдэг тэрийг л ярьж байна. Passion гэдэг хүсэл тэмүүллийн карт маань уруу гараад ирсэн. Тэгэхээр зэрэг мөнгө төрөнөөс тал дээр ер нь бол уруу хараа гарч иж байгаа шүү дээ. Өдөр тутмын стресс эсвэл хөдөлгөөний ядралтаас маш их хөдөлгөөний ядралтаас болж хүсэл тэмүүлэл бүдгэрэх эрч хүчээ алдахад хүргэдэг гэж байгаа байхгүй юу. Тийм учраас буруу ингээд өдөр тутамдаа ингээд янз бүрийн зүйлээс ингээд стресс аваад өөрийн чиг хүсэж мөрөөжсэн бүхэн чинь ингээд биелэхгүй ч юм уу. Эннээсээ болоод өөртөө стрессдэг ч юм уу. Эсвэл хин нэгэнд өрөөл бусдад стрессдэг ч юм уу. Эсвэл ингээд өөрөө маш их хитрхийх ажилласнаасаа болоод тэрнээс хитрхийх ажилласнаасаа болоод ядралт үүсээд хүсэл тэмүүлэл чинь ингээд бүдгэрхвээ гэж сануулад байгаа байхгүй юу. Тэгэхээр ингээд мөнгө төгрөг мөнгө гэж хитрхийх явах хэрэггүй байна юу юм. Тийм учраас өөрийгөө тэр эрч хүчээ яг л тэнцвэрт одоо энэ 4 сард ер нь тэнцвэр гэдэг зүйл маш чухал байгаад байгаа байхгүй юу. Гал эрч хүчээ маш их хэсгэж болохгүй гэж би хэлсэн те. Юм гоё нөгөө газардуулахтай байгаараа гэсэн нисээ явчихвээ гэж ярьсан шүү дээ. Хитрхийх ниснээсээ болоод юу газардуулахгүйгээр ингээд өөрийгөө алдах вэ гэдэг. Тэгэхээр ингээд дург хүсэл тэмүүллийн карт маань ч гэсэн илтгэхэд байна шүү дээ. Хүсэл тэмүүлч бүдгэрээ эрч хүчээ алдаад ингээд өөрийнхөө хамаг энерги эрч хүчээ ингээд хамаг хүчний зүйлд зарцуулаад өөрийн тийм гоё зүйл рүүгээ төвлөрөх тийм эрч хүчээ алдаад магадгүй ажиллаа хийж орж ирээл маш их ядраад юу өөр зүйлд анхаарах нь битгийгэл зүгээр ядарч ин хурдан унтъя гэсэн тийм нэг байдалтай байх вэ. Тийм учраас тэнцвэрийг маш сайн олох нь чухал байх шүү гэж хэлмээр байна. За тэгээд хажууд нь ингээд мөнгөний тал дээр ингээд асуусан л та. Night Caps гарч ирлээ. Тэгэхээр зэрэг та бүхэн маань маш гоё зүүн сонгоо сонсох хэрэгтэй. Мөнгө төгрөгчин болвол та бүхэнд орж ирэхээр байгаа байхгүй юу? Айгүй тийм юмсыг хардаа ер нь ингээд хурдан хийхгүйгээр жоохон ингээд тайван байж идэл чинь хаа нэгтгээс ямар ч гэсэн та нар л мөнгө ирэхээр байгаа байхгүй. Шинэ мессеж ирэхээр эсвэл хин нэг нь ингээд гоё ажилд орох ч юм уу мөнгө чинь ингээд нэмэгдэх ч юм уу ямар нэг байдлаар мөнгө аз гэд ярьсан шүү дээ энэ дээр. Тэгээд ингээд мөнгө чинь болоод ямар таа ч ингээд хурдан биш ямар ч хэсэн ингээд жоохон байж тал чинь 4 сар гараад ерөнхийдөө энэ гоё мөнгө төгрөг орж ирэхээр байгаад байгаа байхгүй юу.
Тэгтээ та бүхэн маань хит их ядарч болохгүй гэдгийг хэлээд байгаа. Тэнцвэрээ барьж уснараа энэ гоё Night Caps шиг гоё мэдээ зэдээ ирэхээр бас та бүхэнд ийм гоё тэгээд мөнгө төгрөг Азийн суглаанд нөгөө хожно гэдээ ярьж ирсэн шүү дээ. Тэгээд баримтнаас мөнгө хоочих ч юм уу ямар нэг байдлаар ямар ч хэсэн мөнгө төгрөг орж ирэхээр байгаа байхгүй юу? Тэг усны энергитэй байна. Хардаа ингээд зүүнсээ онгоор чинь ингээд орж ирэхээр байгаа байхгүй юу? Тэгээ ямар ч байсан та бүхэн маань өөрийгөө маш гоё тайван сайхан дээрээ өөрийнхөө мэдрэмжээ маш зөв ашиглаад ингээд яснараа сайн сайхан зүйлс чинь ер нь ингээд ирхнээ. Энэ дээр ингээд маш гоё мөнгө төгрөг чинь ингээд орж ирэхээр байгаа байхгүй юу? За тэгээд энэ 4-р сарда ингээд сайн сайхан зүйлс нь юу байна вэ гэж асуусан л та. Тэгсэн чинь 4-ийн аяг маань ингээд доошоо 3 хараа гараад ирлээ. Тэгэхээр зэрэг сайн сайхан зүйлс гэхээс илүү ер нь бол сэтгэл зүрхний сэтгэлийн жоохон ингээд сэтгэлээ доктортой байлгахгүй ямар нэг зүйл дээр их шаналаад байгаа тиймэрхүү энергитэй бодох юм. Тийм учраас та бүхэн маань ингэж болохгүй. Тэгээд хит их шаналхгүйгээр ер нь болох юм болдгороо болно гэдэг дээрээ байвал их зүгээр байгаа даа. Тэгээ ганцаараа бас их цагийг өнгөрөх хэрэгтэй байна. Хитрхи их бусдад ингээд энерги ингээд ажил төрөлгээд ингээд тарааж исэн болоод одоо та бүхэн тэрнээсээ болоод ингээд ядралт үүсээд маш их цуцаад байгаа штэ энэ дээрээ. Тэгэхээр зэрэг сайхан зүйлсээ хараахан арай олж авч чадахгүй байгаад байгаа. Иймэрхүү байгаад байгаа байхгүй юу? Тэгэхээр зэрэг энийг сэтгэл зүйн тийм мөргөлдөөнөө ер нь болох хэрэгтэйг харуулад байна л да. Тэгэд энэ хардаад өнгөж хажууханд нөгөө мөнгө төгрөг орж ирнэ ярьж ирсэн шүү дээ. Тийм учраас дүн сонгоо маш сайн сонсох хэрэгтэйг сануулад байгаа. Ганцаараа байх хэрэгтэй. Ер нь бол өөртөө маш гоё цагийг гаргаж амрах хэрэгтэй. Тэр стрессийг бусдад стресс үүсгэлээ гэж бусдад маргахаасаа илүү өөртөө маш гоё тайван тогтун дээрээ байвал их зүгээр харагдаад байна. За тэгээд 4-р сарынх нь ингээд бөөгийн картаас ингээд зөвлөгөө мессеж авсан. Тэгсэн чинь Joy гээд карт гарч ирлээ л дээ. Жинхэнэ баяр баясгал ингээд 4 сард 2-р бүлэгэнд орж ирэхэд байна. Сэтгэл санаа чи маш гоё болохоор ер нь ингээд хамгаалж та бүхнийг хамгаалж хайрладаг тэр сахиусан тэнгэрүүд өвд ээцүүд чинь ингээд та бүхэнд аз жаргалыг илгээхээр байгаад байгаа хөөхгүй илгээж байна. Тийм учраас сэтгэл санаагаа маш гоё тайван тогтун байлгах хэрэгтэй байгаад байна. Сэтгэл санаагаа гэрэлтүүлгүй чинь ирчээд байна гэдгийг сануулад байна шүү. Яг одоодоо төвлөрч ингээд амьдрах нь их зүйтэйг сануулад байна. Сахиусан тэнгэрүүд нь тэгээ та бүхний энерги юу нэг ингээд энерги бүхэн чиг хитрхи их ингээд юу яагаад хөөрөөд байсан бол тэрийг бас жоохон багсгаараа гэдгийг бас сануулад байна л да. Сөрөг бүхнээс одоо ингээд янз бүрийн сөрөг дадал зуршлуудаас салах хэрэгтэй. Салах цаг үеийн ирцнийг хилээд байна л да бас. Тэгээ сүнслэг хамгаалж байгаа тэр өвд ээцүүд чинь та бүхний чинь хамгаалж, дэмжиж, хайрлаж явдаг шүү гэдэг мессежүүдийг харуулад байна. Тэгээ та бүхэнд яг ер нь бол удахгүй энэ 4 сард чинь маш сайхан боломжууд орж ирэх болно. Хүүхдүүд минь өөрсдөө нэгнтэйгээ эвлэлд нэгдэх хэрэгтэй байна. Энэ сайхан боломж авах хэрэгтэй байна. Тэгэхээр ингээд мөнгө төгрөг ингээд янз бүрийн савлгаатай байгаа ч гэсэндээ сэтгэл зүгээ маш гоё ингээд засах хэрэгтэй байгаад байна. Ингээд гоньголж гутрахаасаа илүү юм болохгүй байгаа зүйл бол цаанаасаа ингээд болохгүй байгаа. Ер нь энэ ингээд будын буцалт нэрээ ингээд 3-р сард болсон штэ. Тэгэхээр энэ ер нь хүн бүхэнд ер нь ингээд сэтгэл санааны амьдралын янз бүрийн юунд ингээд савлгаа ер нь үүсээд байгаа.
энэ гариг ертөнцөөс болоод хүмүүсийн ингээд сэтгэл санаа тогтворгүй байгаад байгаа байхгүй юу? Тийм учраас энэ бол цаанаасаа ингээд явагдаж байгаа учраас өөрсдөө аль болох эрэг байлгамаар байна. Миний тэр ингэсэнгүү тэгсэнгүү гэхээсээ илүүтэйгээр ер нь за болох юм болдгороо болно доо. Миний өвөг дээдсүүд надад аз жаргал удахгүй авч ирэх нэ гэдэг дээрээ итгэл төгс байх хэрэгтэй байгаад байна. Энэ гоё ингээд эрвэхнүүд гараад ирсэн байгаа үсттэй. Ингээд өвөг дээдсүүд чинь та нарт ил харагддаггүй ч гэсэн амьтдаар харагдана. Ер нь ямар нэг зүйлсээр ингээд тэмдэгтэр харагддгийг штэ. Ер нь ер нь сахиусан тэнгэрүүд чинь тоогоор харуулдаг, амьтдаар харуулдаг, тэнгэр рүү харахад үйлээр харагддаг. Ямар нэг байдлаар ингээд цаг маг бүх юм чинь ингээд дэлхийн ертөнцийн юм энергиуд ингээд явагдаад идэг. Байнгын ингээд эргэлтэнд орсон бид нар бас эргэлтсэн амьдраад байгаа учраас ер нь юм бүхэн эргэлттэй явж байгаа учраас жижиг зүйлсийг хүртэл ажиглах хэрэгтэй, анзаарах хэрэгтэй, сайн сайхан бүхэн дээр төвлөрөх хэрэгтэй гэдгийг сануулмаар байна. За тэгээд 4-р сард нь амжилт хүсье. За амраа цаана 3-р бүлгийнх маань ирээдүйн да 5 морилно. За яг үүндээ би 4-р сарынхаа уншлагыг хийх гэж нэлээ юм болж байна. Өчигдрээс хойш уншуулаад яасан чи маш их ядраад хүмүүс маань маш их энерги нэлээ их сулдсан юм шиг надад санагдаад байна. Бүр нэг уншлах хийгээл ядраад байгаа байхгүй юу? Тэгэл өнөө өглөө бас босч ирээд хамгийн сүүлийг ирээдүйг уншиж байна. За хамгийн дээд хэсэг нь болохоор 4-р сарын ерөнхий энергийг харсан байна. Тэгэхээр King of Pentacles гарч ирсэн. Тэгэхээр 3-р бүлгийнхэн маань 4-р сарда өөрсдийнхөө тэр хүсч мөрөөдөж байсан мөнгө төгрөгөө олохоор ажил төрлөө хийхээр иймэрхүү байдалтай харагдаад байгаа байхгүй юу? Маш тийм дайчин гарамгай ямар ч байсан хааны энерги дээр очсон тэр бүхнийг ингээд захирч өөртөө маш их итгэлтэйгээр урагшлах тийм хөдөлгөөн чинь ихсээд ямар ч байсан хүссэн бүхнийг хийж чадхаар байгаад байгаа байхгүй юу? Маш сайхан карт гарч ирсэн байна. Тэгээ бас их хөдөлмөрч маш уюунлаг тийм хүн харагдаад байна. Тэгээд энэ хүн болохоор маш их тайван тогтуун удаанаар ингэж юмсыг гоё бүтээж хэрэгжүүлдэг тийм гоё хааны энерги байгаа юм л та. Тэгээд ер нь их амар амгалан гоё тайван байгаад байгаа байхгүй юу? Их гоё удаанаар ямар ч исэн ингээд олон жил мөрөөдөж исэн ямар нэг ажиллаа хийж байгаа ч юм шиг иймэрхүү байдлууд айгүй ажиглагдаад байна. За дараагийн карт маань Six of Cups гарч ирсэн. 4-р сарын ерөнхий энерги гэхээр ер нь бол сая хэлсэнчлэн маш гоё дулаахан энергитэй байх нь ер нь бол бусдыг бас их гоё ойлгож магадгүй хуучин тэр хүмүүс гарч ирэх ч юм уу багнаас нь байж исэн хуучны танилуд гарч ирэх ч юм уу ямар нэг байдлаар хуучны зүйл гинт бодлууд орж ирэх ч юм уу багнаас нь ч холбоотой тийм гоё бодлууд орж ирэх ч юм уу ямар нэг байдлаар ямар ч хэлсэн маш гоё дулаахан энергитэй байгаад байна. Тэгтээ ингээд хэд ингээд хуучны зүйл орж ирсэн ч гэсэн сайхныг нь өөртөө ингээд шингээж аваад шин одоодоо ингээд төвлөрч одоогийн энерги болоод тэгхэн их зүйтэй харагдаад байна. Магадгүй нөгөө бага насндаа хийх дуртай байсан зүйлсээ олж таних ч юм уу ямар ч байсан хуучны нэг ямар нэг зүйл ингээд хуучны эксченж гарч ирэх ч юм уу ер нь ингээд ямар нэг байдлаар ингээд хуучны тийм хүн юм уу эсвэл өөрийн чинь хийх дуртай авьяас чадвар чинь ч юм уу ямар нэг байдлаараа гарч ирэхээр байна. Тэгээд хэдий хуучин ч гэлээ сайныг нь аваад хуучныг нь үлдээсэн зүгээр байдаг.
Тийм учраас урагшлахын тулд одоо дээр амьдраад ингээд урагшлах маш зүйтэй харагдаад байна. Ер нь бол 4-р сар маш гоё дулаахан, тайван, гоё ингээд ер нь их гоё сэтгэл санаа маань ч гэсэн маш гоё амар амгалан байхаар харагдчихэв. За дараагийн карт маань Rabbit туулай. Ухаалаг байдал гэнэлтэй Cleverness гэнэ үү? Ухаалаг байдал гэсэн байна. За энэ карт ер нь би бол энэ амьтдын картыг харах маш их дуртай. Яагаад гэвэл энэ амьтад маань надад нэг гоё мессеж мэдээлэл өгөөд идэх л та. Нэг гоё санагдаад идэх амьтдын ер нь ингээ картыг харахаар зэрэг энэ туулаа гэдэг амьтан чинь ямар байдгийг угаасаа та бүхэн мэдж байгаа бах. Жохон айдаг, чичирдэг тийм ээ. Юмнаас айгүй ингээ бултханж гүйдэг. Нэг хөөрхөн чанарууд байгаа шүү дээ. Гэхдээ их хөөрхөн те. Харахад нэг идэвтэй тиймэрхүү амьтан байдаг. Тэгээ энд тулаач нь бас их ухаалаг амьтан байна. Хоолоо бас их олж идэхтэй гарамгай. Үнэр мөнрийг бас их маш сайн мэдэрдэг байрыг харагдаад байгаа хгүй юу? Надад тийж санагдаад байна. Тэгээд энэ туулаа маш хөөрхөн ер нь ингээд айгу хурдцтай гүйдэг. Юмны араас айгу хурдан гүйдэн штэ. Зүхтаагаад ингээ хурдан гүйдэг. Айд сандрахаараа чихэн дэлдийгээд маш хурдцтай гүйдэг. Хит өсрөөд алга болдсон штэ. Тэгэхээр би энэ 3-р бүлгийнхэн маань ер нь бол туулаа шиг явхаар байна. Ер нь энэ туулааны шинжийг өөртөө шингээж маш хурдцтай. Нэг юмыг айгаа хурдан хийхээр нэг хөөрхөн тулаа шиг байхаар харагдаад байгаа байхгүй юу? Надад энэ хөөрхөн тулаа их хөөрхөн санагдаад байгаа. Тэгээ ухаалаг амьтан бэ штэ энэ тулаа маань. За саяны бол жишээ болвол ерөнхийдөө миний өөрөө санаанд орж ирснээр ярьж байгаа гэж ойлгож олно. За энийг нь унших юм бол нэг арга барил бариад гацсан байдалтай бас байх вэ, тийм ээ. 4-р сартаа энэ дээр анхаарах хэрэгтэй. Өөр гарц хайх хэрэгтэй. Өөр ямар гарц байна? Шинэ гарц юу байна? Шинийг эрэлхийлэх хэрэгтэй. Өөрийнхөө дотоод хүнээсээ, дотоод чанараасаа чиний доторх бүтээл чанарууд ашиглагдахгүй байна. Тэгээ бүтээл чанаруудаа хит ашиглахгүй, хит их нөгөө хоолны араас, мөнгөний араас гүгэд идэх гэдэг чи нөгөө хоолоо олж идэх гэдэг гүгэд идэх шиг бүгд амьтанч бай, хүнч бай ер нь тэгдгэлтэй. Гэхдээ ер нь дотоод тэр чанарт чинь маш гоё бүтээл чанарууд байгаад ишүү гэдгийг сануулж хэлмээр байна. Энэ 4-р сардаа энийг хэрэгжүүлээрэй. Магадгүй ингээд орхисон зүйл байдаг болоод тэрийг эргэж санах хэрэгтэй. Энэ дээр ингээ магадгүй хуучны дурсамж гэж ярьсан шүү дээ. Энэ тулаа карт маш гоё ингээд холбогдож гараад байна л та, ямар гайхалтай юм. Орхисон зүйл, өөрийн чинь дуртай зүйл байх вэ? Тэрийг дахин нэг хийж эхлүүлэх юм уу, нэг дахин нэг хараараа гэдгийг сануулмаар байна. Тэгэд энэ 4 сар чинь болвол цоошноор эхлүүлэх цаг үе ирснийг сануулад байгаа байхгүй юу? Хуучин дээрээ байж болохгүй гэж хэлсэн. Энэ дэр нэг хуучин дээрээ бас хит их зууралдах хэрэггүй. Хуучнаасаа сайныг нь аваад хуучин шинийг нь аваад урагшлах хэрэгтэй гэж ярьсан шүү дээ. Тэгэхээр туулаа хурдан бас сэтгэдэг амьтан. Аюулаас хурдан ингээд зүхтаадаг гэж ярьжсэн. Тэгээд нарийн мэдрэмжтэй, тийм гоё мэдрэмж өндөртэй байх нь л та. Юмыг аяг соргыг сонсдог шүү дээ. Чихнийх нь тэр чих бол маш сайн сонсдог. Өөрийгөө хамгаалахын тулд. Тэгэхээр 3-р бүлгийнхэнд маань ер нь ингээд сонсох мэдрэмжээ ашиглах нь их зүйтэй юм байна. Тэгээд хурдан сэтгэх шин зүйл дээр эрэлхийлэх дээр энэ сайхан тарих толгойг ажилуулад их зүгээр байх нэ. Тэгээ бас их мэдрэмж өндөртэй. Энэ туулаа ч маш гоё мэдрэмж өндөртэй. Тэгэхээр зэрэг мэдрэмжөө маш их сайжруулах хэрэгтэй. Энэ магадгүй 3-р бүлгийнхэн маань.
амьд үлдэхээ овсгоо ашигладаг гинэ. Нөгөө энэ тулаа маань амьд үлдэх гэж нөгөө өөрийнхөө овсгоо чанараараа ингэж хоол ундаа амьдрах байраа ингэж олж өдөр амьтад чи их хөөрхөн штэ ер нь. Тэгэл ер нь бол надад амьтад их хөөрхөн санагддаг. Амьтдыг ярих тусмаа нэг хөөрхөн нүдэнд ингээл айгүй харагдаад идэх байхгүй юу? За тэгээд мэдрэмжийн ашигла гэд хэлсэн ухаан, мэдрэмж, хурдан шийдвэр гаргаж үйл хөдлөл хийх маш их зүйтэй байна шүү. Өөрийн айдсаасаа болоод зүхтаах вэ. Туулаа төрхөндөө ороод ингээд жоохон айдас төгшүүрээсээ болоо шин зүйлээ хаях вэ. Хит их хуучинтайгаа зууралдах вэ гэсэн сануулгууд яваад байна шүү. Хит олон бодол бодохгүй байх нь их зүгээр байна. Гацсан болвол хүчлэг шаардлагагүй. Ухаалаг шин арга барил эсвэл хуучин хийж байсан зүйл дээрээ төвлөрөх. Энд яг юм мессеж дээр өөртөө сайн хэрэгжүүлээрэй гэж хэлмээр байна. За дөнгөж хажууханд нь ингээд 4-р сарда ингээд 3-р бүлгийн маань юун дээр анхааруулж чухал вэ гэсэн чинь watch movie гэсэн байна л да. Магадгүй ингээ гоё сайхан өөртөө цаг гаргаад хүүхэлдэйн кино үзэх ч юм уу. Өөрийнхөө дуртай гоё амттангаа идэнгээ. Гоё нөгөө юу попкорн идэнгээ. Өөрийнхөө дуртай гоё киногоо үзэж цагийг өнгөрөөх нь та нарт их хэрэгтэй юм шиг байна л да. Тэгээ кинон дотроос өөрийнхөө бага нас гэж ярьж ирсэн шүү дээ. Энэ бас гоё хүүхэлтэй үзээд ингэх нь өөрийн чи энерги давтамж чинь илүү гоё өсөж нэмэхээр ямар ч хэлсэн ингээд хүүхэлтэй кино эсвэл маш гоё ингээд эд шидийн кино ч юм уу эсвэл зөгнөлт кино ч юм уу ямар нэг байдлаар нэг гоё ухаарлах хайрлсан тийм гоё киног үзэх юм бол гоё давтамж чинь бас өргөгдөж түүнээс бас гоё зүйлсийг олж мэдрэхээр ойлгож авахар ийм байдалтай байна л да. Тэгээ гоё амралтын өдрөө ч юм уу тэгээд амьтдаагаа сайхан тэрврээд илээд иймэрхүү бас хайраа илэрхийлээд бас ингээд иймэрхүү байдал бас гадуур ингээ гоё агаарт гарах ч юм уу ямар нэг байдлаар ингээд байх нь нам тайван амар амгалан ингэж өөртөө цаг гаргах нь хамгийн зүйтэй харагдчихээн. За одоо дараагийн асуулт маань болохоор зэрэг ажил төрөл асуусан байна л да. Баланс ингээд уруу хараа гараад ирлээ. За таны амьдрал тэнцвэргүй мэд санагдсан зүйлүүд байж магадгүй. Амьдрал чинь тэнцвэргүйдээ нэг тал дээр хит төвлөрснөөс болоод бусад зүйлийг үл хайхарч мэднэ гэж байгаа байхгүй юу? Тийм болох дээр баланс маш их чухал уруу байгаад байгаа байхгүй юу? Ажил төрөл дээр хитийг ажиллах, хит их зориулах, нэг зүйл рүү хит их туушарч гүйх. Тэр бас энэ 4-р сард их дэмий харагдаад байгаа байхгүй юу? Энэ карт маань уруу хараа гараад ирсэн байна л та. Уул нь бол ингээд яах юм бол гоё маш гоё тэнцвэрээ бариад ингээд явах хороонд тэгсэн чинь карт маань уруу хараад баланс центр болоод тэнцвэрээ олох маш их хэрэгтэй байна. Ажил төрөл дээр хитийг ачаал авахгүйгээр аливаа эсвэл ажил төрөл дээр хин нэгэнд хит их өөрийгөө зориулах ч юм уу хит техник ажил дээр ингээд төвлөрч өөрийгөө маш их төвлөрүүлж ингэж хийснээс олж маш их ядралт үүсч өөрийн чи баланс алдагдахаар байгаад байгаа учраас энэ дээр энэ 4-р сард анхаарал аваарай гэж хэлмээр байна. Тэгээд ер нь бол ажил төрөл бол харилцаач бай хийж байгаа ажиллаач гэсэн ер нь ингээд амралтч бай ингээд баланс маш их чухал байх нэ. Тийм учраас ажил төрөл дээр баланс гэдэг зүйлийг тэнцвэр гэдэг зүйлийг маш сайн авч явах нь их зүйтэй харагдаад байна. За ажил төрөл дээр аяга маань гарч ирсэн бас уруу хараа гарч ирсэн. Тэгээ магадгүй ингээд
та хуучин тэр нөгөө нэг ажлын хуучин зуршлууд баримтлал тэр нэг хуучин үзэл бодол байдаг бол тэрийг орхих шаардлага чинь ирсэн байгаа даа. Одоо шин тэр төлөвлөгөөгөөр ажиллах хэрэгтэй байна. Магадгүй ингээд олон хүнтэй ажиллахаасаа илүү өөрийнхөө хийж чадах ажил дээрээ төвлөрөх ч юм уу, ямар нэг байдлаар ажил төрөл дээрээ тийм нэг жоохон онцгүй энергиуд байгаад байгаа учраас хит их мэдрэмжээ нөгөө сонсохгүй байгаад байгаа. Хит их бусдтай жоохон онцгүй харилцаа үүсгэх гээд байгаа бол түн дээрээ маш сайн анхаарах хэрэгтэй байна. Ер нь бол ажил төрлийн тал дээр баланс, харилцаа, ер нь ажил төрөл дээрээ ер нь тиймэрхүү зүйлс маш их чухал байна л да. Өөрийгөө бас мэдрэхгүй болтлоо тэгж их ажиллахаар харагдаад байгаа байхгүй юу? Тиймэрхүү мессеж байна л да. За хажууханд нь 6-гийн аяг гарч ирлээ. Энэ бол харилцаа талбарууд чинь ер нь ингээд айжмаар энэ гоё мессежүүдийг ойлгож аваад ер нь 6-гийн аяг маш гоё дулаахан гоё харилцаа маш гоё нэгээ ойлголцох тийм гоё боломжууд их гарч иж байна л та. 4-р сартаа харилцаа чинь маш гоё сайжрахаар байна. Ер нь бол энэ зүйлсүүдээ сөрөг зүйлсүүдээ ажил магадгүй ингээд өөрөө та хийж чадах зүйлээ олж чадсанараа ч юм уу ингээ харилцаа чинь маш гоё дуртай ажиллаа хийх ч юм уу тэгснээрээ ингээд ийм гоё харилцаа хамтралууд чинь гарч ирэхээр байгаа даа байхгүй юу? Тэг эн чинь ингээд ийм байх ёстой шүү дээ. Уул нь эвлүүлэх гээд ингээ ядаад байгаамаа. Тэгээ хагарцсан ваараа эвлүүлэх гээл наах гал ингээд ядраад байна. Тэгээд энэ маань ингээд уул нь бол юмсыг бол маш сайхнаар ингээд гоё мэдрэмжтэйгээр ингээд гоё зөөлөөр ингээ явчих гэсэн чи даан чи уруу хараа гарч ирээд бусдаа жоохон мэдрэмжээ сонсохгүйгээр жоохон хүндий хүүтэн харилцаа үүсэхгүй тийм ээ. Энэ дээрээ ингээд мэдрэмжгүйгээсээ болоод тийм болох энэ дээр анхаарал аваарай гэж хэлмээр байна. Тэгээд харилцаа болоод ер нь гайхалтай маш гоё хамтрал гарч ирж байна. Ер нь цаашдаа өргөжин тэлэхээр маш гоё ажлын тал дээр ер нь бол цаашдын харилцаа бол маш гоё зүйлс гарч ирэхээр байна. За энэ 4-р сард болгоомжлох зүйлс чи юу вэ гэсэн чинь King Swords уруу хараа гарч ирлээ. Тэгэхээр зэрэг бусдаа жоохон онцгүй тийм байдал үүсэхгүй бодлороо ч юм уу ямар нэг байдлаар үг хэлээрээ ч юм уу бусдыг жоохон ингээд манипуляц хийх вэ. Тийм зүйлс дээр харилцаа гэд ярьжсэн тийм ээ. Энэ дээр жоохон энэ сөрөг талууд байгаад байна. Тийм болохоор бодол ер нь үйлдэлүүд дээрээ маш сайн болгоомжлох хэрэгтэй байна. Сөрөг зүйлсүүд дээрээ ер нь аль болох энэ 4-р сардаа сайн сайхан зүйл дээр анхааруул их зүгээр харагдаад байна шүү. 3-р бүлгийнхэн маань хин нэгэнтэй хитрхи их нөгөө дошгин ширүү харилцах ч юм уу хит их бусдыг манипуляц хийж үгээрээ байлгах гэж оролдох ч юм уу иймэрхүү байдлууд үнэхээр дэмий байна шүү гэдгийг хэлмээр байгаад байна. Энэ бол хамгийн чухал болгоомжлох 4-р сард чинь болгоомжлох зүйл байна шүү. За доотлийнхаа картыг миний камера айгуу сонио ингээд бүгдээр багтахгүй. Тэг би байнгын хөдөлгөж доош нь дээш нь ингэчиж оруулдаг. За энэ дээр мөнгө санхүү дээр ингээд авсан байна. Collaboration гэдэг энэ карт маань уулан бас ингээд дээш харах хэрэгтэй байсан чинь уруу хараа гараад ирлээ. Ямар ч хэсэн 3-р бүлгийнхэнд их л зөвлөгөөл гарч ирэх юм байна да. Мөнгө санхүүгийн тал дээр
За хамтын ажиллагаа маань уруу гараа гараад ирсэн байна. За энэ ажилд болоод ер нь янз бүрийн маргаан, саад болох зүйлс тулгарч магадгүй. Тэгээ бас энэ дээр ингээ харах юм бол бас ингээд жинлүүр тэнцвэрийн жинлүүр бас гарч ирсэн байгаас энэ жинлүүр болохоор уруу арга гараад ирсэн. Энэ мөнгө санхүүгийн тал дээр чинь энэ хамтын ажиллагаа ер нь ингээд жоохон доголдол үүсгэр байна. Мөнгө төгрөгийн тал дээр маргаан үүсэх юм уу? Хамтын үйлдэл ажиллагаанд саад болох, бухимдал болох саадлыг үүсгэхээр магадaltaй байгаа учраас энэ дээр анхаараарай. Мөнгө төгрөгч орж ирэхээс гацах ч юм уу. Магадгүй ингээд төлөвлөсөн зүйл чинь удаашрах, итгэлцэл сулрах. Тэгээд нөгөө ярилцжсэн нөгөө харилцаа ойлгомжгүй болох, гэрээ тодорхой бус болох иймэрхүү байдлуудыг маш их анхааруулад байна. Мөнгө санхүү, ажил төрлийн тал дээр энэ ер нь их мөнгө төгрөгч нь орж ирэх гэжсэн мөнгө чинь ингээд удаашрах, хойшлах, гацах иймэрхүү зүйлсэд ер нь ингээд тулгарч магадгүй байгаа даа. Энэ дээр нөгөө бусдтай манипуляц битгий хийгээрээ энэ бас ажил дээр анхаараарай гэдээсэн. Энэ бүхнийг анхаараарай. Мөнгө олох үйл явц чинь ингээд удаашрах үе, хойшлох үе, гацах үе, магадгүй бие даасан шийдвэрүүдийг илүү анхаарах хэрэгтэй. Өөрөөрөө юм хийгэж ирсэн шүү дээ. Тэгэхээр энэ хоёр карт маш гоё гайхалтай холбогдчихлаа. Бие даасан гэдэг нь өөрийнхөө нөгөө хамтрал гэхээсээ илүүтэйгээр өөрөө өөртөө итгэж өөрөө хийх ажил төрдгийг өөрөө гардаж хийх нь их ээлтэй харагдаад байна л да. Ер нь бол хамтралыг ингээд хүсэжсэн болоод ер нь их маш их болгоомжтой байх шаардлагатай байна л да. Тийм учраас гэрээ контракта маш сайн нягтлах хэрэгтэй. Сүүлд гэрээ хийснийгаа дараа би юу хийчихвэ гэдэг дээр орж ирэх вэ. Тийм гацаа саад үүсчих вэ. Тийм учраас тэрийг маш сайн анхаарах хэрэгтэй байна л да. Аль болох сэтгэлийн хөдөлгөөнөөр биш тэнцвэртэй өөрийнхөө сэтгэл оюун санаагаа маш гоё тэнцвэртэй авч явснараа баланс нь баригдаж хамтын ажиллагаа ч гэсэн үйл ажиллагаа ч гэсэн ярьсан хэлсэн чинь ингээ багт бүх байх учраас ер нь энэ 4-р сарда ер нь ингээ хамтын ажиллагаа ер нь дэмий харагдаад байна л та. Одоо хийж байгаа ажил дээрээ ч гэсэн жоохон ингээд баланс тогтворгүй байдал та. Ер нь таны энэ хийж байгаа энэ ажил чинь ч юм уу, одоо хийж байгаа ажил чинь ч юм уу ямар ч гэсэн нэг хамтын ажиллагааны доголдолтой тийм орчинд нэг болвол тэгж ажиллаад байгаа. Тиймэрхүү байдлаар бас сонсож олно. За энэ тэгээд өөрөөрөө ингээд юм хийгээрэй гэжсэн шүү дээ. Тэгээ мөнгө санхүүгийн тал дээр тэгсэн чинь харин ингээд мөнгө маань гацах гээд байгаа учраас 4-р сарда цоо шин зүйлийг эхлүүлээрэ гэж байгаа байхгүй энэ арда Ace of Wands савааны тамга гараад ирсэн учраас шин зүйл дээрээ төвлөрөө. Ингиж болохгүй байгаа орчинд өөрийгөө бити зориулаараа. Чи чадна шүү. Ингиж гарч ирээд байгаа байхгүй юу? Чи ямар нэг зүйлсийг гоё үйл хөдлөл хийхээр байгаа байхгүй юу? Тэгээд нөгөө агуулдаа байсан бол ингээд эрвээхэ болоод ингээ гоё нисэж гинэ. Өөртөө итгэе. Тэгэд энэ карт маань бас шинэ авсан карт байхгүй юу? Надад айгүй хөөх. Энэ зураглал муурны энэ нөгөө уул хөлнийх нь уул байдэн штэ. Энэ их хөөхөн харагдаад байгаа. Надад энэ муурта карт их сонирхолтой санагдаад байгаа. Би нөгөө муурны харшилтай учраас муур авч тийжээ чадахгүй дээ. Жохон харамсдаг л да. Тэгтээ ингээд хөлнийх нь уулыг яасны бүр ингээ хайр хүрээд байгаа байхгүй юу? Нэг хөөхөн харагдаад байгаа. Тэгэхээр зэрэг та бүхэн ийм хөөхөн хардаа та бүхний дотор ийм хөөхөн зүйл байгаа шүү. Чадвар оюун ч байгаа шүү. Эрвээхээ шиг ингээд нисгээр байна. Та бүхний дотроос дур хүслээр чинь та нарт ингээд мэдрэхтэр байна л та. Би энийг хийя гэсэн нэг дотоод нэг хүч чадал чинь нээгдэж байгаа байхгүй юу?
Тэгэд эндээс чи энэ саванаас чи гоё ингээд нар мэт гэрэл цацраад энэ барьж аваад энэ хөөхн уул нэг хөөх харагдаад байгаа. Энийг харсан чи би бүр муурта болох юмсан гэдэг бодол төрөөд исэн. Тэгтээ одоо зургийг харж баясгаас өөр аргагүй л болж байгаа гэсэн үг тий. Тэгээд энэ 3 дугаар бүлгийнхэн маань ер нь бол өөрийнхөө өөр бусдын доор ажиллахаасаа илүү өөрөөсөө ингээ шин зүйлийг хийвэл их зүгээр харагдаад бах юм. За 4-р сардаа ингээд сайн сайхан зүйлс юу орж ирэх вэ гэж асуусан чинь үхэл ба дахин төрөлт гээд энэ карт маань гараад ирлээ. За тэгэхээр энэ хардаа энэ хамгийн том аркана гарч ирлээ. Тэгэхээр энэ дээр маш сайн сонсоорой гэж хэлмээр байна. Тэгээд энэ ер нь бол энэ 3-р бүлгийнхэн маань хуучинтайгаа зурлах хэрэггүй. Энэ хуучин зүйлсүүдээ өхүүлж тавьж явуулж өхүүлж гээд айгу муухагаар хэлчихлээ. Ямар ч хэлсэн өөрөөсөө тавьж явуулах хэрэгтэй. Шин зүйл чинь удахгүй ингээд орж ирэх гээд байгаа байхгүй юу? Хуучин чинь ингээд тавигдж байна. Амьдралаас чи явж байна. Одоо ингээд шин зүйл ингээд удахгүй орж ирэх гээд байна. Та бүхний нөгөө хуучны зүйлс чи бүгд ингээд тавирж иж шин үхэл ба дахин төрөлт гээд карт илэрхийлээд байгаа шүү дээ. Тэгэхээр цоо шин хүн болох хэрэгтэй гэл сануулад байна л да. Тэгснээрээ ийм гоё шин зүйл чинь бас орж ирэхээр харагдаад шүү дээ нэрээ. Тэгэхээр хуучинтайгаа хит их бити зуралтаараа бити ингэж эморороо хуучны эксээ сангалцах ч юм уу янз бүрийн байдлаар тиймэрхүү зүйл дээр анхаарахгүйгээр ер нь бол өөрийнхөө тэр хуучин зүйлсүүдэд тавьж явуулах хэрэгтэй байна. Цаг үе чинь ирчээд ээ шүү. Маш их сануулгууд орж ирээд ээ шүү. За ер нь тэгээд сайн зүйлийг бол ер нь өөрийгөө шинжилж ижил сайн зүйл чинь орж ирэхээр байна да гэж ойлгож болох нэ. Тэр нөгөө нэг аратналаг шинж ер нь ингээд онцгүй зүйлс донтолт янз бүрийн зүйлс байдаг болоод тэднийгээ тавьж явуулснараа өөрийнхөө энергийг шинжилж иж цоо шин энерги чинь цоо шин хаалга чинь гарч ирэх байгаа байхгүй 4 сарда. За 3 дугаар бүлгийнхний маань бөөгийн сахиусан тэнгэрээс Divine Time гэд карт гарч ирлээ. Энэ бол 4 дугаар сарын чинь сахиусан тэнгэрийн бөөгийн зөвлөгөө шүү. Өвөг дээдсүүдийн зөвлөгөө гэж сонсож болно. За тэнгэрлэг цаг хугацаа гэсэн байна. Одоо яах хэрэггүй, цаг нь биш байна гэдэг байгаа байхгүй юу? Та нар аливаа нэг шин зүйлийг эхлүүл цаг нь биш байгаад нь штэ. Энэ үхэлт ба дахин төрөлт хуучнаа тавьж явуулаад ийжээж энэ шинийг аваа гэ бөөгийн карт маань хүртэл сануулад байна. Тэгэхээр одоо яах хэрэггүй хүлээх цаг үе гэж юм л та. Сайхан цаг үе ирэхийг хүлээгээрээ удахгүй ирнэ. Тэвчээртэй бай, бити яараа. Болохгүй зүйлийг хит хүчлэхгүй бай. Болгондоо гэл ингээд дотроос ингээд чангаад зулгаахаасаа илүү болохгүй зүйлийг зүгээр орхиж сураа. Тэгээ дээд хүч Тэнгэрийн зохицуулалт ажиллаж байгаа шүү. Та бүхний төлөө бүхнийг хянах шаардлагагүй. Зарим зүйлс одоо чиний одоо ингээд дараа нь ирдэг юм шүү л гэдгийг харуулад байна л да. Зарим зүйлс одоо ингээд яг ингээд чиний хяналтаас өөр байдаг шүү. Цаг хугацаанд нь ингээд үлдээж бай гэдгийг Divine Time гэдэг нь тэнгэрлэг цаг хугацаа маань та бүхэнд илэрхийлээд байна. Энэ бүхэн маань ер нь юм гэдэг чинь ингээд гацаа саад гэдэг чинь зүгээр нэг болоод байгаа юм биш. Энэ бол цаанаасаа төлөвлөгөөтэй байгаад байдаг. Гацаа саад бол ер нь цаанаасаа ийм
зүйл болох ёстой болоод та нарыг хуучнаа тавьж явуулаад хаач ээ. Янз бүрийн муу дадал зуршлуудаа хуучинтайгаа бити хэд зуралдаач ээ. Энэ туулааныхаа хурдан сэтгэдэг зүйлдэрээ одоогоор бити яараач ээ. Өөрийгөө тайван байдал дээр байлгаач ээ л гэдгийг маш их сануулад байна. За тэгээд энэ 3 дугаар бүлгийнх нь маань 4 дугаар сард нь амжилт хүсье.